Boss no. Okay. Hi. Beerli. За бүтэн сар алга болсноо ойлгож байна. Тэгээ намайг хүлээсэнд төвчээртэй хүлээгээд байжсан баярлаа. Ер нь бол амар их юм боллоо сая өнгөрсөн сарын хугацаанд. Тэгээд яг эдит хийх, фильм хийх нөхцөлөөс юм бүрдсэнгүү. Би уруулаа янзлуулсан. Тэгээд өмнөх байсан фильтрээ хайлуулад тэгээд шинээр хийлгсэн. Тэр тухайгаа өнөөдөр таад ярих чинь. So, yeah, let's go. За би фильтр хийлгээд одоо ерөнхийдөө бол бараг 3 жил болж байгаа юм байна. Тэгээд нэгдүгээр дуудсан байсан фильтр, тэгээ хоёрдугаарт жоохон муухай хийцэн байсан байхгүй юу? Тэгээд удаад нөгөөх нь migrate буюу нөгөө байрнасаа хөдлөөд тэгээд жоохон жигд бус овон товон ихтэй тэгээд ерөнхийдөө бол надад таалагдахгүй байсан. Чадвартай, ур чадвар сайтай, тийм мэдрэмжтэй энд удаан хайсан, зөндөө удаан хайлаа. Тэгээд зэцэд олсон би. Эхлээд очоод dissolve хийлгүүл гээд агтэн ч харчаад яа эсвэл хэцүү харагч юм да гэлтэйжсэн. I know. Тэгээ очоод уруулаа үзүүлээд тэгээд яг юу яадаг юм бэ л дээ. Хэрвээ өмнөх фильтр нь хайлах боломжгүй фильтр хийсэн байх юм бол ингээ манайх ингээ хариуцлага хүлээхгүй шүү гэдэргээд харуулж хэлдэм билээ. Тэгээ одоо хөвгшөлт хавталт ерөнхийдөө хүмүүнээсээ шалтгаалаад 7-оос 14 хоног үргэлжилж болдог. Тэгээ зарим хүмүүс болохоор хайлуулах гэж очичоод хайлуулан готлаа. Би одоо төдийд ажилтаа байсан. Одоо ингээд энэ хөрөлтнөөс ч юм болоод ажилтаа авчтаа болжлаа гэдэг ч юм уу. Ерөнхийдөө хувийн зохион байгуулалтаа муу хийчихэд эмчрүүгээ уурлаад байдаг тохиолдол гардаг гэсэн. Тэгээд би бол бэлтгэлтэй байсан болохоор тэрийг мэдчихсэн. 100,000 төгрөг болсон баха хайлуулалт нь. Тэгээ хайлуулахад бол фильтр хийлгэхээс арай илүү өвддөм байлээ. Тэгээд нэг тийм сонин чинэрсэн, хорсон, жоохон таагүй байсан надаа. I was pretty uncomfortable. Тэгээд яг дөнгөж хийлгэсний дараа амар хавддаг юм лээ, бүр нэлээд амар хавддаг. Тэгээд хайлуулах тарилгаа хийснийхаа дараа массажлт юм лээ. Тэгээ массажлаад тэгсэн чинь ингээд фильтрын дотор нь ингээд гүгээдсэн. It was crazy. Тэгээд одоо ингээд ийм уутан цурууд үүссэн байна гэдэгс аахгүй юу, нөгөө буруу давхар руу нь фильтрээ хийгээд тэгээд нөгөө буруу давхар руу хийсэн болохоор арьсан ингээ ерөөхдөө сунаад тэгээд ингээ суудсан. Тэгээд доторх юм нь хайлуулчихлаар нөгөө сунцсан байгаа арьсан ингээд үлдчихдэм билээ ерөөхдөө унжаад тийм уутан цур үүссэн байна гээд тэрийгээ эдгэж ирээрээ гэдгсэн. Ер нь бол асуудалгүй зүгээр л удцсан фильтр ингээд хайлуулах жаа бол 7 хоногтоо ерөнхийдөө дахиад шинээр фильтр хийлгэж болдог гэдэг жаахгүй юу. Намайг болохоор нөгөө жигд бус хайрсан сунцсан ингээд ятсамсан болохоор ядаж 2-7 хоног гээд. Тэг би 2-7 хоног хүлээсэн. Actually 12 хоног хүлээсэн. Миний очсон газар болохоор тийм одоо нөгөө бүтээгдэхүүнээ заргуулчлагыг зарах тийм чичирсэн хандлага ерөөсөй байгаагүй. Би эндээ ингээд ботокс хийлгэж гэж бодсон байхгүй юу? Because би амар инээдэг, амар юм мимиктэй хүн байхгүй юу? Энэ smile lines ер нь ингээд хүчлээтэй байгаа. Одоо наснаас болоод байгаа юм уу гэдэг. Тэгээд тэрэндээ ингээд ботокс хийлгэж гэсэн чи яг болно. Гэхдээ жоохон хэдэн жилийн дараа ч юм уу байвал зүгээр юм шүү гэдэгс аахгүй юу? Ер нь бол ингээд тий ашгаа бодвол тэгээд хийгээд үе гэж хүн хийгээд өгч шүү дээ. За тэгмүүд юм чинь болохоор ерөөсөө тийм яриаггүй. Тэгээд хүмүүс ингээд ерөнхийдөө айгүй хэтрүүлгээд байдаг, тийм хандлагатай байдаг гэдгсэн донтчдаг. Хэмжээ хязгаараа тааруулж чаддаггүй
хэрэггүй гэдэг ч аахгүй юу. Тэгэл ингээл ойрхон ирээл фильтр амар их нэмүүлгээл уралдаг ч юм уу. Эсвэл одоо өөр газар тийм муухай газар амар сонин фильтр хийлгчээд тэгээ тэрийг ингээ хайлуулах гад ингээ чичрээ. Тэгээ тэрийг хайлуулангууд нь нөгөө уруулныхаа хэлбэрийн дээр алдагдсан байдаг ч юм уу те. Нэг охин бүр ингээд фильтр хийлгсэн гээд таал нүур мэдээ алдсан ирсэн гэдгсэн. Тэр нь ингээд нөгөө мэдрэлээ судсын дайраад тарьсан юм байл л те. Тэгээд ингээ янзлаад өгөө тэргээ нэг миний нүур ингээ далиагаад байна гэд яриад яг харангууд ингээ мэдрэл зэдэрлээ ноноод ингээ ерөөдөө мэдээгүй paralyzed болсон гэсэн үг байхгүй юу. Тиймэрхүү тохиолдлууд амар их байдаг гэсэн. Тэгээд яг газраа сайн судалж хийлгүүл зүгээр ах гэж бодож байна. Тэгээ бас фильтр хийлгэх боломжгүй уруулнууд байдаг гэдгсэн. Одоо юу гэдэг уруулын нэрээс хоригтой ч юм уу. Тиймэрхүү одоо хүмүүс фильтр хийхлээр нөгөө тэр нөгөө сорив учраас яг ингэж жигдэрч болдоггүй хуваагдчихдаг гэдгсэн. Тэг ингээ хуваагдсан уруул хийж өгснөөс хийгүйсэн дээр гэдэг ч юм. Тэг намайг уруулны булчин илүү байхгүй ерөнхийдөө маш нэмгэн уруулны булчинтай юм байна гэдгсэн. Харагдаад ингээд уруул байгаа боловч ингээд тэмдрээд үзэхээр айгүй нэмгэн байна гэд. Тэгэд би дельта 1 доотлолтоо 1-ийг хийлгсэн. Тэгээд 1 мл нь 1 cc гэж ярьдаг юм билээ. 1 cc-ийн буюу одоо ингээд фильтр ингээд ийм шприцтэй тэгэхгүй юу. Тэгээ яг 1 мг-аар савлцсан байт юм билээ. Тэгээ 1 cc гэж ярьдаг. Тэгээ яг тэрүүгээр үнэлэгддэг юм билээ. 1 cc-ийн 350 мянга гэдгсэн. Тэгээ би 2-ыг хийлгсэн. Тэгээ одоо маргааш 5 дахь өдөр appointmentтэй тэгээд очиод мөө юмнуудаа харуулах хэрэгтэй байгаа. Тэгээд хэрэв өөтэй яад гэвэл нөгөө хийж байгаа хавцад хавдчихдаг учраас яг тухайн үед өөн мэдэгддэггүй юм хэлээ л дээ. Тэгээд яг идэхснийхэн дараа харж агаад тэг янзлдаг гэсэн. Одоо ингээ надад харахад бол ямар нэгэн бол нэг мэдэгдэхгүй байгаа. Надад бол таалагдж байгаа сэтгэлд их хүрсэн. Өмнө нь болохоор ингээд энэ уруул ингээ миний уруул угаасаа голоороо жоох юм зураас таахгүй юу ерөнхийдөө хуваагдмал гэх юм уу. Тэгээд ингээ хоёр талаар нь ингээ уул шиг ингээ чигд биш ингээ юм болгоцсон байсан. Тэгээд дээд уруул нь migrate тэгээд ерөнхийдөө бол энэ бүр ийшээ орж эхэлчихсэн. Тэгээд одоо бол тийм байхгүй гоёга. Надад таалагдж байгаа. Тэгээд дээрэс нь би нөгөө амар фильтртэй юм шиг харагдах тултайг ярьж байсан шүү дээ. Тэгээд яг тэр лук нь бүрдээд гэхдээ одоо нөгөө нэг юм хитрхи юм даруугар ч юм уу нэг тийм харагдах байдал бол байхгүй учраас ер нь бол гоё зузаан уралтай фильтртэй мэддэг ч гэсэндээ бас гоё харагдажаа гэж бодож байгаа. Өмнөх болон дараах зураг авч баримтжуулт юм лээ. Тэр нас их сонирхолтой санагдсан. Яг уу сошиал медиа дээр хэрэглэх зорилготой авдаг гэж магадгүй. Гэхдээ тэрийг бас асууд юм лээ. Instagram дээр ингээд тавьчих уу болох уу энэ тэгээд би жоох ичээдэн гэл хийсэн л дээ. Тэгсэн чинь за окей гэл тэгсэн тэгээд ямар ч юм миний зураг тавьтаг үлээ дээ. Тэгээ анх хайлуулж байхад бол бүр нэлээ хурсан. Тэгэд яг дөнгөж гараад амар хавтартай тэгээ нэлээ улаалттай гараа явсан. Тэгчээ дараа нь нэг 3 цагийн дараа ч үлээ гэртээ ирээд харсан чинь бараг байхгүй болсон юмсан. Ер нь өдөртөө яг хийлгэсэн өдөртөө л хайлчт юм лээ. Айгуу сонирхолтой. Тэгээ жоохон тийм баг зэргийн чинэрсэн мэдрэмж байсан хайлуулсны дараа тэгээд ингээд оруулаа ингэж мингэнгой нэг санаа хүндүр гэхэд жоохон хэцүү дийл чинэрсэн л гэж ярих бах тийм сонирхолтой жоохон uncomfy мэдрэмж бол төрүүлсэн. Тэгээ 3 дахь хоногоос зүгээр болсон. Тэгээ хөвгөлт нь бол баг 7 онсон баха. Ядчил манай хүүгийн нүдэн дээр нь өвдөг гарцсан байсан байхгүй юу. Тэгээ нүдэн жоохон улаагаад нүдний хан гадна л нүвдэг гараад тэгээ нүдийн тойроод ингээ улаацсан байсан. Тэгсэн чинь ингээд ээж нь ам нь хөхөрцөн. Бид дөрөв нэг орой залхуураад хоол захиалж идгээд тэгээ хүргэлтийн өмнө амар хараад байсан байхгүй юу. I was like, what the fuck is he staring at? Би нэг уруулаа хайлуулна мартчихгүй юу? Олон хүүхдтэй юм чинь тэгээл нөгөө хүүхдүүдтэйг нааш цаашаа гэсээр хагаад нүүр мөрөө бол тэгээл мартчих штий.
тэгсэн чи харин амар хараал исэн. Тэгээд хоолоо авчаа. Тэгээ манай том хүү хурж ирээд хоол мол авалцаад галтгооргоо зөвлөцөөд тэгээ би нөгөө таацаа мацаа хийгээл тэнцэж зогсож байгаа хгүй үүдэндээ. Тэгсэн чил хараал исэн бүр амар. Тэгээд юу хараад идэв байна гэж бодлоо. Угаасаа жоохон unsafe мэдрэмж төрж байгаа юм чи хүн ингээд гэртээ тий амар vulnerable ингээд юм ямар эмзэг одоо байгаа штэ гэртээ ингээд гэрийнхаа хувцастай хүүхдүүдийнхээ хажууд тэгээд эмтэй юм бодог шонхгүй гэл ингээд өөрийнхөө гэрийн өөрийнхөө space дотор гэр чинь хамаг одоо эмзэг нэрэл байж байгаа штэ тэр хүн гэртээ. Тэгсэн чи ингээд хараад исэн амар uncomfy санагдаад юу гараад байгаа юм бол өөдсөн баг муухаарцсан зэрэг байсан чи. Мөнгө төлчөөд эргэж араа коридорынхаа талд орсон нэг аав нь хөөхөрсөн. Хүүхдийн нүд хөөхөрсөн. За тэгээд 7 хоног хөхөрч явж байгаа. Дэлгэрэлхээ хүлээгээ дахиад нэг 6 хоног байсан. Буцаад ингээд тийнейжер болсон юм шиг мэдрэмж төрсөн надаа ингээд жижигхэн уралт болсон чи. Ер нь жижигхэн уралт чи нэг тийм dainty ийм гинэн хонгор тийм төрх бий болгох юм билээ штэ хүнд. Би ерөөсө тэрийг ерөөсө анзаардаг байгаагүй байхгүй юу? Одоо ингээд филлер хийхээр ерөөдөө юм хүүхэнлэг те одоо юм яг юм эмгтэй хүн яг woman болж байгаа байхгүй юу? Ингээд филлер ингээд хайлуулсан чинь ингээд юм нарийнхан юм жижигхэн ямруултай байсан чинь буцаад жоох охин болсон юм шиг санагдсан. Тэгээ ерөөдөө бол хэрвээ одоо намайг хараад филлер хийлээ гэж бодож магадгүй. Гэхдээ би бол ерөөсө филлер хийлгэрээ гэж байгаа ч юм уу тийм мессеж хүргэх зорилгоор юм бичлээ хийгээгүй зүгээр яг иймэрхүү байд юм байна. Яагаад гэвэл нөгөө хайлуултан дээр мэдээлэл аяг багасан намайг хайж үзсэн чинь тэгээд тийм болохоор тэр талаар л хийж байгаа юм. Тэгээд жижигхэн уралтай охтууд байх юм бол бас гоё юм байлээ нэг бодлын. Айгуу тийм кино хонгор ийм How dare he ride a motorcycle while I'm filming a video? Kids these days are insane. Тийм одоо жижигхэн уралтай охтуудтай гоё бол гоё бай харагдсан байл шүү. Ер нь бол би нэг амар голоод байгаа та биш. Ямар ч тийм асуудалгүй ингээд байж болно л та. Гэхдээ би өөрөө ингээд одоо юм том уруулны тийм юм дуртайхгүй юу? За тэгээ хайлуулчаад ерөнхийдөө бол эмнэлгүүд өөрсдийнхөө биш гадны филлерийг хайлуулах жоохон дургүй байдаг юм байлээ. Ямар ч филлер хийсэн юм лээ. Тэгээ дээрээс нь хүн нөгөө сэтгэл хангалуун биш те арьс марсан ингээд сунцсан янз бүрэлсэн мангууд яг нөгөө юугаа өмнөх цайгаа ч юм уу хөсдөг ч юм уу тиймэрхүү байдалтай байдаг юм байлээ л те. Тэгээд яг бүх филлер тийм үү бас байхгүй. Буцаад хэмдээ орох бүрэн боломжтой юм билээ. Зарим хүмүүсийнх л жоохон хэцүү байдаг гэдэг ч аахгүй юу. Тэгээд яг би эмчээ нилээ ятгachээж тэсов хийлгүүлсэн. Зүгээрээ би ингээд хариуцлага өөрөө ингээд хүлээж байна. Одоо ингээд ийм уралдаа бол яваад ямарк байна. Тэг ингээд ямар ч та ингээд хайлуулаад үүжгээд нилээн ингээд ятгаж конвинс хийжээж тэсов хийлгэх тариагаа хийлгсэн. Тэг эхлээд мэдээ алдуулдаг тос түрхээд мэдээ алдуулдаг. Гэхдээ мэдээ алдуулсан ч гэсэндээ ерөнхийдөө зүү яг гүн рүү ч орж байгаа учраас мэдрэн мэдээ алдуулагч нь ерөнхийдөө нэг гаднах арсны нэг ганц хоёр давхаргыг мэдээ алдуулдаг. Тоснууд ерөнхийдөө хувьтай байдаг байхгүй 20% мөрөө нөө. Бид нар чинь нөгөө шивэсчид чинь бас тэрийг ашигладаг 82 хувьтай ч лөө. Ерөнхийдөө тиймэрхүүлээд энэ тэгээд яг тэрнтэй адилхан зөвхөн гадаргуу мэдээ алдтай. Тэгээд яг тарилгаа хийж байгаа болохоор тэр нь ол мэдрэгддэг тийм өвддөг. Ер нь өвдөн нулимс туслан нулимс цэлэгнэ. Тэгээ 3 удаа өөрөөрөө хөвгтөрүүлсэн хүнд өвдсөн. Тэгтээ тэр чинь ерөөсөө тэр тухайн үеийнхаа л өвдөлт юм чинь тэгээд эмчваны хурдан хөдөлгөөнтэй хүн байсан. So that's good. That's very good. Тэгээд филлер хийлгүүлчээд эхний өдөр хийсэн филлер нь өөрөөсөө мэдээ алдуулагчтай филлер байсан. Би өмнө хийлгэж байгаа тийм филлер хийлгэж байгаагүй байхгүй юу? Амар яг хатгах болгонд нь өвдөл амар хэцүү байсан. Тэгээд тэгсэн чинь өмнө хийлгэхэд ингээд амар олон ингээд дойр хархан жижигэн хатгаадсан байхгүй юу? Тэгсэн чинь сая хийлгсэн чинь нэг гац одоо ингээд уруулыг ерөөдөө нэг 4 секшнд хуваачт юм л ингээд 1 2 3 4 гээд тэгээд хийгээд одоо зүгээ хийчээд
Тэгээд ингээд ингэж тарааж ингэж нөгөө нэг юм jelly cake байдаг шүү дээ. Та хэд мэдгүй ингээд ийм желатин ингээд өнгөгүй желатин тэгээд шипризэнд ингээд нэг юм будагтай тэр одоо бас желатин ч юм уу эсвэл одоо юу юм бол доо өнгөтэй шингэн ингээд тариад тэгээд ингээ хөдөлгөөнөөр ингэж гаргаад нөгөө нэг цэцэг мэцэг хийгээд нэг юм тортны бичлэгнүүд байдаг да. Ерөнхийдөө бол нэг тэр шиг санагдсан. Тэгээд ингээд нэг тал руу ингэж хийчээ тэгээд ингээд тарьчаад зүүнийхээ чиглэлийг ингээд ингэж тарааж ингэж хатгаад исэн. Тэгээд филер нь өөрөө мэдээ алдуулагчтай болохоор эхний хатгалтанд мэдрэгдээд тэгээд ингээ нөгөө тарж явах явцдаа нэмээд мэдээ алдаад тэгээд нэг сайн тэгж мэдрээгүй ерөөдөө бараг өвдөөгүй шахуу. Тэгээд анх удааны хатгалтан дээр за энтнийг хатгаад ийш нэг хатгаад гээд ерөөдөө нэг 4-6 удаа хатгсан хатгалтыг бол мэдэрсэн жоох өвдсөн. Тэгээд яг нөгөө филерээ ингээ шахаад ихсний дараа тухайн яг тэр хэсэг нь мэдээ алдаад өвдөлт нь байхгүй болчтой юм лээ. Тэгэхээр ер нь баг өвдөөгүй гэж хэлж болно. It was actually okay. Тэгээ эмч маань бас аягүй хурдан хөдөлгөөнтэй байсан. Одоо ингэж олон дахин ингэж хатахгүй. Тэгэл газ хатгаал тэгэл ингээл газ хийгээл нэг тийж удаан үргэлжлээгүй. Тэгээд би хийлгэхдээ юм flip маягийн дээд уруулаа жоохон ингэж эргүүлж хийлгсэн. Overall надад яг энэ уруулны филер хийлгэсэн experience-ийг таалагдсан. Сэтгэлд их хүрсэн. Тэгээд soft хийлгүүлээд хайлуултаагаа нийлээд ер нь бол 800 мянга болсон гэсэн үг. Тэгээд энэс том байлгах нэг сонирхол байхгүй надаа. Тэгээд эхний өдрөө бүр нийлэн хавцсан. Бүр маш их хавцсан. Тэгээд манай нөхөр яана ийм томор үлдчих юм уу гэж сандралсан. Би өөрөө нөгөө филер хийлгэж хийсэн хүн болохоор жижигэрхийг нь мэддэг. Тэгээд хүмүүс яг анх удаага хийлгчээд амар том болоод хавцчихгоот нь яана би юу хийж вэ гэдээ амар сандардаг байхгүй юу. Ийм амар том болчих юм одоо яах вэ? Энд ч одоо ингээд тий манай нэг найз Shara to Oyuka манай нэг найз бас надаас болоод миний утсан эмчтэй филер хийлгсэн байхгүй юу. Тэгсэн чинь маргааш нь ингээд хавцсан. Тэгээ нэг аим хавцчихин гээд надад зураг явуулсан. Тэгээд нэг 5 хоногийн дараа үлээ. Яна энэ чинь soft хийл гэж болд юм уу? Амар том байна аста нэрэмэрэ гээл ингээд манай он амар сандарсан байсан. Тэгээ өнөөдөр асуусан. Миний намайг хийлгэсний өмнө өдөр хийлгэсэн байхгүй юу? Тэгээ өнөөдөр асуу за яаж чинь гоё идэх чинь үсч одоо л тас чинь гэдэг ч аахгүй. Тэгэхээр хэрвээ филер хийлгэсэн бол шууд идэх 14 хоног хүлээлггүйгээр дүгнэлт хийгээд яана ийм том болчлаа ингэчлээ тэгчлээ энэ хатуу байна энэ ном том байна гэдэг ч юм. Тэр дүгнэлт хийхээс өмнө яг бүтэн идэвхлтийг хүлээж агаад тэгчээд эмчтэйгээ ярилцаад яахыг шийдэх хэрэгтэй юм шиг санагдсан. With my brows хийлгэснийхаа дараа алкогол ууж болдгүй мөлий. Би угаасаа sober болохоор надад бол асуудал байгаагүй. Халуун ид жоохон хэрэглэж болдгүй. Ерөнхийдөө хөргөж байгаа эсвэл хүртэг байдлаар хэрэглэх юм байлээ. Тэгээ нөө ийм нөгөө рефлекс хөдөлгөөнүүд хийхгүй байх хэрэгтэй гэдгсэн. Энэ бол надад амар хэцүүсэн cuz би баян ингэж мэгдэг байхгүй юу? Тэнгууд тэгж болохгүй за. Тэгээд ингээд окей. Угаасаа эхний 7 хоног нэлээ stiff байсан. Stiff гэдэг нь надаа хатуу, хөшинг гэх юм уу? Ингээд мэдрэгдээд нэлээд хатуу байсан. Тэгээд яванд ол зүйлрүүд ирж илээ. Тэгээд эмч маань өөрөө юу жоохон gatekeep хийгэрэй гэж хэлсэн. Яа тэгвэл цаг олддггүй тэгээд хүнээ дийлдэггүй гэсэн. Эмч нь хүнээ дийлхэ болчт юм аа. Тэгээд бити ингээд ягаарэ publicly те манай реклам дээр гэдгсэн. Тэгээд эмчээгээ хэлсний дагуу нэрийг нь бол YouTube дээрээ хэлэхгүй. Та хэд хаана хэлгэснийг мэдэж авмаар байвал Instagram-аар DM бичээд асуугаарай. I can answer you privately. So тэгээд очих юм бол намайг үзэж жагаад оцсон гэж бас хэлээрэй заяа. Okay, and this is how I got my lips done. YouTube дээрээ жижигхэн private community үүсгэсэн байгаа. Тэрэн дээр tier sub гэж ярьдаг шүү дээ. Тэгээд tier sub болгож болно. Tier sub болох юм бол бонус видеонууд үзнэ.
Тэгээд ерөнхийдөө видеонуудаа хүмүүсээсээ арай төрүүлж үзнэ. Тэгээд дээрэс нь цаашдын бас планууд байна. Гэхдээ яг хөө тэрийг одоохондоо нэг амар дуурайд яг хөө цаашд ерөнхийдөө бол perks ихтэй, давуу талууд ихтэй team community өсөж байгаа. Тэгээд үсэх юм бол тийшээ сав хийгээрэй. And yeah, remember, stay bad.